5 хоногийн дараа Ерүсалим хотын сүмийн тэргүүн Ананай мөн Иудээчүүдийн хэдэн ахлагч хүйч төртүүдийн хамт Фелих захирагчинд очиж хуулийн тухай мэдүүлжээ. Хуулийг авчрахад төртүүд хуульч босож эрхэм хүндэт захирагч та биднийг он удаан инх тайван байлгаж ард түмний төлөө олон сайн шинтгэл хийж өглөө. Үүнийг чинь төлөө бид ихэд баярлаж ач тусыг чинь талархаж байдаг. Харин би одоо таны үнэт цагийг хороохгүй. Бидний үгийг төр болгоно. Энэ пүйлгэгч бол олонний дэглэм эвдэгч итгээд. Дэлхий даяар тэнүүчилж Иудээчүүдийн дунд үемэн гаргадаг хүн. Энэ хүн тэр Назар гэгч тэрслүү бүлгийн удирдагч. Энэ хүн Ерүсалим хотын сүмийг бузарлах гэсэн учраас бид барьж авч өөрсдийн хуулийн дагуу шүүх гэж байсан юм. Харин цэргийн дээд дарга Хулуудаслуус хэдэн хүнийг хүчирхийлэн зодож пүйлийг биднээс салган энэ хүнийг яллах санаатай хүмүүс эрхэмсэг Фелих захирагчид мэдүүлсүгэ гэсэн юм. Та өөрөө үнийг болгон үзэж ялалсугай гэж хэлэхэд бусад Иудээчүүд пүйлийг мөн ховлож төртүүлтэй санал нийллээ. Фелих захирагч Пүйлд үг хэлхийг зөвшөөрч гараар дохлоо. Олон жил энэ ард түмний дээд шүүгч хийж буй таны өмнө өөрийгөө өмгөөлөх болсондоо би баяртай байна. 12 хоногийн өмнө би ертөнцийн эзний хүндэтгээр Ерүсалим хотод очлоо. Тэнтхийн хурлын тэнхим сүмийн хаанч би үемэн гаргаагүй, хинтээч маргалдаагүй билээ. Та үүнийг асуувал мэдэж чадна. Энэ хүмүүс миний эсрэг мэдүүлэг. Харин юу гарч баталсангүй. Гэтэл би Есүс Христийн замыг дагахдаа өвөг дээдсийнхээ өргөмжиж ирсэн ертөнцийн эзнийг хүндэлж байна. Үүгээрээ би энэ хүмүүсийн өмнө буруутан болов. Би бас ертөнцийн эзний хууль болон түүний зарлагуудын хэлсэн үг бүхэнд итгэдэг. Сайн муу хорвоогийн бүх хүнийг ертөнцийн эзэн хожим дахин амьлуулж шүүх болно. Би үүнд энэ хүмүүсийн адилаар итгэдэг учраас ертөнцийн их эзэн болон хүмүүсийн өмнө хожим буруутан болох юм хийхгүй хичээдэг. Хэдэн жилийн өмнө би Ерүсалимаас яваад ядуу нөхөддөө мөнгө авчирч ертөнцийн эзэнд өргөл өргөхөөр сая буцаж ирэв. Тэгээд ариутгах ёслол хийгээд Ерүсалим хотын сүмд ирэхэд минь Газийн хойгоос ирсэн Иудэ хүмүүс надтай дайралцсан. Тэднээс өмнө ганцаараа байхдаа ч би самун явдал хийгээгүй. Тэр Иудээчүүд намайг буруутгахыг хүсвэл энэ дэрж таны өмнө мэдүүлэх нь зөв. Эсвэл ямар гэмт хэрэг хийсэн болохыг минь энэ хүмүүс хэлсгүй. Сүмийн зөвлөлийн өмнө тэд намайг буруутгасан. Нас барсан хүнийг ертөнцийн эзэн дахин амьлуулна гэдэгт итгэдгийн минь төлөө өнөөдөр та намайг яллах санаатай байна гэж тэр үед би хэлсэн. Үүнээс өөрөөр тэд намайг буруутгах чадахгүй хэмээн Пүйл ярьлаа. Фелих Есүс Христийн заасан зам гэж юу болохыг ойлголоо. Тэгээд Пүйлийн хэргийг шүүхэ болж цэргийн дээд дарга Хулуудаслуусыг эртэл би хэргийг хойшлуулна гээд 100 цэргийн даргаыг дуудлаа. Та нар Пүйлийг манаад дураар нь байлгах тун. Нөгт нь хэрэгтэй юмыг нь оруулж өгч болно гэж хэлжээ. Хэд хоногийн дараа Фелих захирагч болон түүний саяхан гэрэлсэн дөрүүсэлгэгч Иудэ үндэстэн эхнэр нь Пүйлийг дуудан авчирч Есүс Христэд итгэхийн учрыг яриуллаа. Тэгээд Пүйл үнэт шудраг ариун төвчээртэй зангийн тухай хожим ертөнцийн эзэн хүн төрлөختнийг шүүх тухай ярьж эхэлсэнд Фелих захирагч их дайж. За, одоо биднийг орхисугай. Хожим зав гарвал би таныг зарлан дуудъя гэж хэллээ. Тэр үед Пүйлиас хахуул явна хэмээн Фелих захирагч найдаж олон удаа зарлан дуудаж ярилцжээ. 2 жилийн дараа Фелих захирагч тэндээс явахдаа Иудээчүүдийн тааллыг олохын тулд Пүйлийг мөнлөг шоронд хорсоор байлаа. Түүний дараа аймгийн захирагч нь Форхфест боллоо.